Одоо чи асуух хэрэгтэй. Яаж тэр юунаас гарсан бэ? Яг гэх юм бол аюу олон хүмүүс 100 дагагч дээр 500 дагагч дээр 1000 дагагч дээр гацсан байна. Тэгвэл яаж тэрнээс гарсан? Амар ухаантай амар сайн асуулт байна. Тэдээ яваас өмнө шаач хийж чадсан. Хаана. Сайн. Энэ би роллер авчихсан. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. За, сайн уу? Энэ хүү бичлэгээр дамжуулаад идрээ захирал бит хоёр контентын талаар контент хийсэн түүх замнал болон гацаанаас хэрхэн гарсан бэ? Ямар хөө төрлийн контент хамгийн сайн явдсан бэ талаар ярилцах болно. Яг энэ бичлэг яг хинт хэрэгтэй юм бэ гэхээр над шиг контент анхлан хийх гэж байгаа эсвэл аль хэдийн контент хийгээд эхэлсэн тэрийг илүү сайжруулахыг хүсэж байгаа залуу хүмүүс илүү хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. Одоо болж байна уу? Хөгшин хүмүүс ч гэсэн. Yeah, good intro. Good. Yeah. Five. За, өмнөх хоёр бичлэгээс бас сурсан байгаа шүү. За, яг анхааралт одоо саяных бол нэг анхааралтж шүү дээ хайр зэгтийнхаа. Тэгээд нөгөө сайн байна уу гэж хэлэх хэрэггүй шууд. Тэгвэл та ер нь бичлэгээрээ дамжуулаад хэрхэн анхаарал татдаг гэсэн бэ хүмүүсийг. Тэгээд анх ямар аралтай гаргадаг гэсэн бэ? Яг анхаарал татдаг. Над чиг алдаа гаргадаг байсан уу эсвэл хүний хамгийн том лай юу юм бэ гэх юм бол би надаа. Тэгээд надад дагаж хэрэгтэй юм байна. Надад инфлюенс хэрэгтэй юм байна. Надад контентээр дамжуулалт орлого хэрэгтэй юм байна. Надад 100000 дагаж хэрэгтэй юм байна. Надад. Тэгээд ерөөхдөө audience юм уу үзэж байгаа хүмүүсийг ерөөсө бодохгүй. Тийм учраас тэр ертөнцийн дүрмийг ингээд зурж байгаа гэх юм да. Тэгээд би эхлээд би ингэж өөрийнхөө тухай баахны яриад хүмүүсийг уйдаагаад тэгээд та мочи нэг хүнтэй нэг уулзахдаа эсвэл нэг найзтайгаа цай юм уу кофе юм уу пи ууж байхдаа ингээ оройжонгаа өөрийнхөө тухай ингээ яриад байх юм бол амар ядраатай шүү дээ. Тэгээд нэг conversation байх ёстой. Тэгээд бид нэр ямар төрлийн контент үзэж байгаа юм бэ гэх юм бол нэг бол бид нэр entertainment амар байгаа. Нэг бол зөвхөн садаруулмаар байгаа. Нэг бол нойр хөргмөр байгаа. Нэг бол ховж ив сонсмоор байгаа. Эсвэл биднэрт одоо яг нэг асуудал байгаа. Миний хандлт бохт байхгүй байна. Би одоо манай Равдан энэ подкастыг амар гоё чимгэлдэг, арын гэрэл мэрэл миний одоо видеоноос илүү гоё чимгэлцэн суудаг. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол Равданд нэг хүсэл мөрөөдөл байгаа. Контентын ертөнц дотор даруйхан шиг явчи, олон дагчтай болъё. Тэгээ асуудал нэг юу байгаа юм бэ гэх юм бол дагчийн тоо өснөр нэмэгдэхгүй байна. Айгу хурдан тэгмээр байна. Дотроо баахан чи мөрөөдөлтөө байгаа. Тэгээд тэр асуудал чиний дотор ингээд буцлаад байгаа учраас тий чи амар хичээж байгаа эдрээ ах өнөөдөр контент хийх үү, өнөөдөр өөрөө подкаст хийх үү, одоо хийх үү, өнөөдөр та завтай юм уу, ингэх үү, яах уу, маах уу. Тийм учраас ингээд сураад явж байгаа. Тэгээ юу ихтэй юм бэ гэх юм бол хин үзэх юм бэ? Тэр хүнд ямар тус болох юм бэ? Чи өөр хин энэ болох юм бэ? Анхны хоёулаа ангиар ярьсан шүү дээ. Тэгээд чиний контентыг үзэж байгаа хүн ямар замаар явж хаана хурж ямар амжилтанд хүрэх ёстой юм бэ? Тэрийг амар сайн чи өөрөө ойлгох ёстой. Тэгээд ер нь бол өгөөл байх ёстой. Энийг ойлгож авсан, энийг сурсан, өнөөдөр ингэж чадсан. Өнөөдөр чи жишээлбэл над дээр хүрээд ирээд за би өөрөө контентийнхаа thumbnail би өөрөө хийх юм байна. Тэгэл ингээд чи Canva олж авсан. Тэгэл та нар ерөөсөө хэрэггүй юм би thumbnail бүгдийг би өөрөө хийчих юм байна, мэдчих юм байна. Ярьж байхгүй. Тэгээд тэр олж авсан ч юм амжилт болж байгаа чинь чи амар happy тэрийг хүмүүстэй зарласан. Тэр контент дээр ингээ хуваалцаал явах хэрэгтэй байхгүй. Тэгэл миний контент хизээ сайжраад эхэлсэн бэ гэх юм бол би нэг цэг дээр байсан. Мөнгөгүй байсан ч юм уу, амжилтгүй байсан ч юм уу, миний контент явдаг байсан ч юм уу. Тэгээд жоохон амжилт нүрсэн чинь, жоохон миний орлого нэмэгдсэн ч юм уу, жоохон миний хөрөнгө оолтын багц нэмэгдсэн ч юм уу.
сайжралт явж байгаа шүү дээ. Тэр сайжралт юунаасаа би болсон бэ? Би ямар арга хэмжээ авсан бэ? Ямар арга хэмжээ авснараа миний одоо тарилгын талбай дээр илүү их ургац ургасан бэ? Бусдаа хуваалцаж байгаа байхгүй. Энэ контентын номер 1, номер 2, номер 3, номер 1004 бусдаа сурсан юм өгөх, тэрүүгээр дамжуулаад үнцэн өгөх, тэрүүгээр дамжуулаад тэдний замыг цаг хугацааг хэмнэх товчлох. Ингэх юм бол ерөнхийдөө нэг анхаарал татах гэсэн зүйл бол угаасаа яачих юм биш үү? Тэр хүнд угаасаа хэрэгтэй мэдээлэл байгаа учраас анхаарал татдаг юм биш үү? Тийм хүнсний дэлгүүрэл хийдүүлээ орохороо хүмс чинь амар урт ургацсан байгаа юм бол хүмсний удах хаа. Тийм учраас тэр шошго мошго зам айгуугаа ингээ хаягтай байгаа юм бол тэгээ амар том хайрцсан дотор хүмсний худаг гэж бичсэн байгаа юм бол чи тэрийг олоод авчих юм бол чи шууд худлаа авч. Тийм учраас шошгон тодорхой, хайрцаг тодорхой. Тэгээ бидний контентын хайрцаг шошго юу юм бэ гэх юм бол манай гарчиг чиний ихний өгүүлбэр, чиний ихний 20 секунд. Тэгээд тэр сам байхгүй. Тэргээ зөв хийчих юм бол тэгэл. Тэгээд шошгон дотор шошгон дээр бичигдсэн байгаа хайрцаг дотор бараагаа ингээд задлаад яг тэр хүмсний удаг байх хэрэгтэй. 0-ын цаас байх юм бол яг сурчлалын дагуу. Яг одоо хоёлоо чиний анхны өгүүлбэрөөс хазаарч болохгүй байхгүй. Сая та гацлалын талаар ярьлаа, удахгүй тийшээ орно. Гэхдээ тэрнээс өмнө аюул сонирхолтой байх болов би ч гэсэн бас нэг сайн мэддгүй юм билээ. Та ер нь анх хизээ контент хийж гисэн, яагаад контент хийж гисэн болсон бэ? Нөгөө арцсан хүн нэгтэл ороод тухайн үед нөгөө 2015 он байсан. Монгол подкаст байхгүй. Жишээлбэл Facebook Live-ыг ашигладаг хүмүүс тухайн үед од заяа гэсэн байсан. Тэгээд манай тухайн үед миний захирал байсан арцсан хүн нэгтлийн үүсгэн байгуулагч гамхиг захирал. Тэгээд гамхиг захирал зүгээр уцаа гаргаад ингээд лайв хийгээл тэгснэ лайвын 300 400 үзэл тэгээд лайва дуусгаал тэгээд за оройн хоол идэгэл оройн хоол нь гараад тэгэл маргааш өглөө ажил дээр очсон чинь 50 60 шинэ харилцаж орчиж байгаа юм. Ямар ч хүртэхгүй. Тэгээ ургаа захилна орой ингээл яг хоол захиал очихтай юм. $100 бүүстлэхүү. Тэгээд $100 бүүстлээл тэгэл яваал тэг маргааш нөгөөдөр 3 хоногийн турш харилцаж шинээр орчиж байгаа байхгүй. Тэгээд нэг iPhone 7 тийм үү? Тэгээд тухайн iPhone 7 өөр юм байхгүй. Тэгээ гэрлүүлэг гайгүй байна. Окей гэл тэгэл лайв хийгээл. За окей энэ амар бүтэмжтэй юм байна, амар хямдхан юм байна. Тэгээд хөрөнгө оолт ерөөс хэрэггүй юм байна. Зүгээр ярих чадвартай юм байна. Мэдээж хөргөө захлын хоол амар гоё. Тэгээд эмоц аягүй дэжгүй ингээд дүнэлтнээ хүрдэг, хүрээгээ ингээд аягүй гоё зураа явцдаг. Гарчиг нь аягүй эхний үйлбэр нь амар гоё. Тэгээд хүний ингээд цусыг буслах чаддаг. Ер нь бол Apprentice TV show Монголдо хийсэн аргагүй. Тэгээд энэ хүн амар сайн ярьж чаддаг юм байна. Энэ хүний яриаг аягүй холбон сонсдог юм байна. Энэ хүн бас маш олон юм амжуулж чадсан байна. Бусдаа хуваалцах юм зөндөө байгаа юм байна. Тийм учраас хүмүүс сонгож байгаа юм байна. Сонсож байгаа юм байна. Тэгээд за би энийг сурч авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тань тийм эргэлзээ байсан уу? Яг би ингээд хөөцөх шиг ярьж чадахгүй л надаа ийм хоолой байхгүй, надаа юу байхгүй. Тийм эргэлзээ авчлаг хийж хатсан байсан уу? Яг оо би тийм амжилттай хүн биш. Гэхдээ янз бүрийн хөрөнгө оолт хувьцааны шинжилгээнд дээр би өөр мэдлэгтэй байсан. Тэ? Хоёроо захиалвал арай маркетинг, PR, бизнес хөгжил, бизнес хамтрал хүмүүсээс хөрөнгө оолт татах нь тэгээд нөгөө хас банкыг үүсгэн байгуулсан шүү дээ. Тэгээд нөгөө зээл гаргадаг тийм мэдлэг байсан. Гэхдээ яг хувьцааны шинжилгээ хувьцааны хөрөнгө оолт бол хоёроо захиалын тэр ертөнц бол арай биш байсан. Тэр мэдлэг надад байсан болохоор хүмүүс тэгээд хувьцаа сонгодог байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол тэр тоглоомын талбай дээр би дөрмийн илүү сайн ойлгодог байсан болохоор тэрэн дээр нэг эргэлзээ байхгүй байсан. Тухайн үедээ бас айгуу сонирхолтой өөр Монголд энэ хувьцаан дээр ёс зүйтэй энийг ярьдаг хүн бараг байхгүй байсан. Тийм учраас амар хоосон орон зай байсан. Тэгээ хувьцаа хөрөнгө оолтын подкаст гэсэн юм байхгүй. Гэхдээ одоо ч юу яг нэг одоогийн компаниуд ингэ хийж байгаа ингээд. Тэгээд би яг санаж 2015 оны 11 сард би компани төсөвтөр нэг 2 микрофон, нэг миксер, хэдэн кабель тавиад тэгэл
батлуулах гэдэг байгаа байхгүй. Миний компани биш үү. За ингээд за эдрээ чи нүгээр яах гэж байгаа юм бэ гэсэн чи би подкаст хий гэсэн чи подкаст гэж хэлдэг юм бэ. Тэгээд та Apple Podcast одоо ингээд орох юм бол Art Securities-ийн хайгаад үзэх юм бол тэрнээ нэг 3 подкаст байж л байгаа. Тэгээ миний эхлүүлсэн подкаст. Тэгэл энэ явах юм байна. Энэ ирээдүй шүү гээл иргэн тойрны хүмүүс ингэ ярьж ирсэн тав гээл наа чинь явахгүй хин энийг сонсдог юм ингээл нэг ярьж ирсэн байхгүй. Тэгээд эцээдээ одоо подкаст амар том болсон байгаа. Тэгээд эргэлзээ надаа хамгийн том эргэлзээ нь юу гэсэн үг вэ? Окей, хувьцаа та илүү тодорхой хэмжээнд ойлгодог байсан юм ярьж болох байсан юм байна. Миний монгол хэл байсан баха. Яг их юм би амар алдаатай ярьдаг байсан. Одоо ч гэсэн хаяа ингээд энэ тийм алдаа хийж байгаа. Грамматик ингээ бүх юм ингээ хойло бантан ярьж байсан. Тэгэхээр би амар аялахтай ярьдаг байсан. Өнөөдөр ч гэсэн аялахтай ярьж байгаа. Тухайн бүр аялахтай. Гэхдээ би нэг сүртэй нэг ичдэггүй. Угаасаа extroverted. Тэмч тэр үл надад нэг сата болов. Тэгэл анхны Facebook видео хийгээд тэгээд хужаа юм уу, солонгос юм уу гэл тэр би үсэ таваагүй. Хотлайн бай. Чи одоо хин юм бэ? Чи юу ярих хэрэгтэй юм бэ? Чи одоо хиний сугнаас гарсан юм бэ? Чи одоо яадаг ац вэ? Гэл янз бүрийн hate mate ингээд зөндөө юм орж ирсэн. Гэхдээ тэр хүмүүс надаас 7 доор тий. Одоо хоёроо захиалт миний комментийн доор ингээд чи юу гэдэг юм бэ гэх юм би амар хүн дээр яадаг юм бол тэр хүнийг хүндэлдэг. Тэ миний дээр ажилладаг надаас илүү амжилттай юм бол тех байсан бах л та. Гэхдээ тийм хүмүүс угаасаа завгүй. Тэ. Тэрс тоохгүй. Угаасаа тоохгүй. Тэгээд угаасаа чи анхны юм хийж байгаа юм чи угаасаа фейлт нь унаа. Түншс бити зүгээр хийгээд үз хийчихээ гэл. Тэгэл би ингээд мэдрэл муудаа юм шиг хийгээл. Тэгээ бараг 2015 оноос 2021 оны хооронд нэг сүртэй дагагчийн тоо өсөхгүй хэрнээ би ингээд хийлээсэн байхгүй. Зарим миний vlog видео 2 лайк майктай. Гэхдээ баг бүтэн өдрийн production ордог. Видео өөрөө эдитлдэг. Тэгээ би нэг зөндөө ярьсан л та. Эхний хэдэн видеон дээр манай ээж, манай ихч мэгч ингэ лайк дараал ингээл доор коммент үлдэгээл. Тэгэл нэг жил болсны дараа тэд нар бүр өөрөө залхацсан ингээд үзэх юм байхгүй. Тэгэл тийм байсан. Тэгэл амар урт хугацаанд ийм плато болсон байхгүй юу? Нэг он дээр ингээл төрөөл нэг дэшээ явдаггүй. Тийм байсан. Би яг санд. Тэгээ одоо чи асуух хэрэгтэй. Яаж тэр юунаасаа гарсан бэ? Яг гэх юм бол аюу олон хүмүүс 100 дагагч дээр 500 дагагч дээр 1000 дагагч дээр гацсан байна. Окей. Тэгвэл яаж тэнэс гарсан? Амар ухаантай амар сайн асуулт байна. Тэгээ тухайн дараа ч гэсэн та нэг платод орсон шүү дээ. Яг нэг Facebook, Instagram нэг их явахгүй. Хасан уу гайгүй. Ер нь нэг 4 жилийн плато тийм яг адилхан зиндаанд явах нь хүмүүс буугаад өгчдөг байхаа. Би бол мэдрэл муутай юм шиг яваал байсан. Яг гэх юм бол тэр зүгээр хобби маягаар байсан байхгүй. Би үндсэн ажлуудаа хийж исэн. Apex Capital-ыг дөнгөж үүсгэн байгуулсан байсан. Тэрэн дээр маркетинг хийх ёстой, сургалтууд хийх ёстой гэх мэт чинь. Тэндээ интент контент хийгээл. Яг гоо Apex Capital-ын пэйжийн дагагчийн тоо ингээ баг багаар өсөөл явж исэн л та. Гэхдээ яг миний өснөрөө биш. Миний хувийн пэйж нэг 5-аас 6 7 мянган дагагчтай ингээ гаццсан. Тэрнээс дээш юусоо гарахгүй. Тэгээд яасан бэ гэх юм бол энэ дээр одоо миний хамгийн их үзээ яддаг хүний нэг нь юу бэ гэх юм бол миний хуучин хамтрагч Батчин. Тэ? Маш олон хүмүүсээр хохироосон миний амьдралын 2-3 жилийн цагийг үрцэн. Гэхдээ Батчингийг харахаараа цаад хүн чи яадаг байсан бэ гэх юм бол эмоцоо илүү ингээ гардаг байсан. Камер бичлэгээр энерги ингээд гардаг байсан. Дуу хоолой ингэж хангалт ингээл тэ. Чам тэр дутж байгаа. Тэр чи одоо сурах хэрэгтэй. Эсвэл одоо ичээд байгаа одоо юу мэдгүй. Тэгээд одоо би видеон дээр хаяа ингээд гэл ингээл хаяа ингээл. Тэг ингээл хаяа. Одоо ярэ теншн үүсэх хэрэгтэй. Тэ амар хурдан ингээд юмыг бацаад ингээд цэгтэр нь үрээд хүмүүсийн цусыг буцлагаад тэгээ гацаанаас гармаар байгаа юм бол шүү дээ. Эмоцо камераар дамжуулаад гаргаа. Түүх юм сурсан. Тэгээ тайзнаар жүжиглж байгаатай адилхан. Гэхдээ би жүжиглэхгүй байгаа. Миний угаасаа дотор энэ байж л байгаа. Би угаасаа extrovert хүн. Энийг ингээд хязгаар зүгээр фильтргүй
угаасаа гаргачихъя гэх. Туй маа гэл тэгэл ингээл маа Анх хэцүү байсан уу? Одоо надад айгүй хэцүү санагдаад байгаа байхгүй юу? Эсвэл би дөнгөж яг ингээд камерын урд. Тэгээд нэг удаа ингээ уурлаад нийгмийн даатгалыг шүүмжлээ, татвар ингээ шүүмжлээ зүгээр ингээ яг нэг худлаа шаадаг юм шиг улс төрч байгаа шүү дээ. Тэгтээ худлаа биш заяа. Үнэнгээсээ ингээ бухимлаа гаргасан чинь 1000 шир автсан байхгүй. Тэгээд шууд 1000 шир хараад тэгэл дараагийн бишгэн дээрээ за окей. Тэгээд жоохон энийг гаргасан юм байна. Эмоциг бид нар ингээ яагаад ингэ үзэж байгаа юм бэ гэх юм нэг авах гэдэг шүү. Тэгэл эмоциг ингээ өгсөй байхгүй. Тэр амар чухал. Зүгээр ингээ сайн байна уу? Равдан идэр бат хоёр өнөөдөр дахиад нэг бичлэгээд та нарт контентын тухай мэдлэг өгөх гэсэн юм аа. Та хэд бүгдээрээ бид хоёрын энэ бичлэгийг сонирхоод үзээ. Гэл яач واخгүй. Эмоц гаргаснаар ихэд анхны платформс гарч ирсэн юм байна шүү. Яа тэгээд зүгээр Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үндсэн хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад хэлье 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За, зин вонсон байли.